За сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Монгол хүүхдийн Монгол өвөө ухаанд суурьсан боловсролын арга зүйд ямар шийдэл байна гэсэн одоо бидний ярилцлагын 2 дахь хэсэг маань эхэлж байна. Бидний ярилцлаганд Дөрвөн Академийн ерөнхийлөгч, боловсрол судлаач, Монгол өвөө ухаан судлаач, математикч Эрдэнэ багш маань ирсэн байна. За гялалаа. За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. За тэгэхээр одоо өнөөдөр болохоор багштайгаа одоо Монгол өвөө ухаанд суурьсан боловсрол хүнийг одоо хэрэгжүүлэхэд ямар шийдэл байна гэсэн асуудлаар яриагаа эхлэе хоёлаа. За гялалаа. Тэгэхээр зэрэг боловсролын талаар одоо энд урьж оролцуулж ингэж ярилцж байгааг л талархлаа. Ялчгүй нөө улс орны хөгжил бол зайлшгүй хүнийхээ боловсролоос хамаардаг. Тэгэхээр зэрэг Монгол улсад өнөөдөр энэ Монгол гэлтгүй те дэлхийд дахин хүний хөгжил өөрөө анхаарлын тэмдэгтэй байгаа гэж түрүүж байгаа подкастаар ярьсан тий. Тэгэхээр зэрэг өнөөдөр тэгвэл бидний Монгол өвөө ухаанаас тэгвэл өнөөдрийн боловсролын энэ одоо үйл явц, энэ боловсролын тогтолцоо систем дээр ямар шийдэл байж болох вэ гэдгийг өнөөдөр одоо яриаж өгөөч гэсэн урьсанд гэлалаа. За Монгол өвөө ухаанаар нэг хамгийн том ойлголт, боловсролтой холбоотой нэг ойлголт нь боловсрол гэдэг бол орон зайтай эзэгнэх үе гэж ийм тодорхойлол Монгол өвөө ухаанд бичдэг. Орчин цагийн дэлхийн боловсролтой холбоотой тодорхойлолтууд арай өөр. Энэ бол одоо ингээд яг эрдэм мэдлэгтэй холбоотой тайлбарлана. Яаж одоо амьдрах уу гэдэгтэй хэлбэлж болно. Эсвэл одоо хил усны ур чадвар, эсвэл эзэмшсэн мэрэгжлээ амьдрал дээр яаж гарах уу гэдэг маш олон тодорхойлолтууд байдаг. Монгол өвөө ухааных бол арай тийм өргөн цар хүрээтэй болов гэж харсан. Гэвч ерөнхий Монгол өвөө ухаан дотор яадаг вэ гэхээр хүнд боловсрол байхаас гадна энд эргэн тойронд амьдарч байгаа амьтдад бас боловсрол байдаг гэж үздэг. Амьтдад. Одоо үхэрт боловсрол байх юм шүү дээ. Чононд боловсрол байх нь байна. Тэ? За тэгэхээр зэрэг энэ боловсролтой холбоотой ойлголт. Тэгэхээр зэрэг энэ дээр боловсрол гэдгийг саяын бүх амьд амьтдтай холбоотойгоор ерөнхийд нь нийлүүлж нэг тодорхойлт өгсөн саяын тэр. Боловсрол гэдэг бол орон зайндаа эзэгнэх үе. Үхэр бол үхрийн тугал бол яхана. Үхрийн тугал те хоорондоо мөргөлдөж байжгаад бэлчээрт гараад тэнд очиж гисээ дүргэжээд шөнө оройд нэг хөвж одоо хонох ийм зүйлийг одоо ходоодондоо хийгээд ингээд ирэх энэ хэмжээний юм дээр төөрөхгүйгээр ингээд яваад ирж байгаагаа орон зайндаа эзэгнэж ийнэ гэж үздэг. Чонны тухайд бол одоо юу гэж үзэх нь вэ? Чонны бэлтрэг ойр хавьяасаа жижигхэн яах нь авчраад өгсөн байж байгаа зүйлийг өнөөдгийг өөр яах нь задлаад, ураад, тастаад ямарсан ходоод руу дагуулад тэгээд гитэж мирааж байгаад ямар нэгэн тийм дутуу ингээд бариад ирчихсэн бай ээжийнхаа тий нэг ичи чонныхаа тий бариад ирсэн байж байгаа зүйлийг нэг амийн таслаад өөрөө ингээд ходоод руу дагуулцдаг болоод ирэхээр зэрэг сая энийг чонны боловсрал бэлтрийн боловсрал. Тэгээ орон зайтай эзэгнээ нэхлээрээ зэрэг насвыг үүссэн чон болоод ирэхээр зэрэг нөгөө оршихуй дээр нөгөө чинь өөрийн гэсэн нэг ухаанаа гаргаад амьдрын шүү дээ нэг чон сүлд дээр гардаг шиг. Тэрнтэй адилхан яг энэ Монгол өвөө ухаанаар бол яг л хүн тэгвэл одоо яах нь өөрийнхөө эргэн тойронд амьдарч байгаа жаяг дотор яаж амьдрах юм бэ гэдэг дээр эзэн бол чадж байгаа энэ үе дээр яах нь сая боловсрлоо гэж ярьж байна. Боловсрж байна гэж үздэг. Тэгэхээр зэрэг тодорхойлтыг дахиад хэлчихье те нөгөө хүмүүстээ сонирн байж магадгүй. Орон зайндаа эзэгнэх үү бол боловсрал гэж үзэж байна. Тэгвэл дэлхийн боловсролын тодорхойлолт дандаа энэ сая хэлсэн тодорхойлолтын дотор агуулгаддаг. Энэ судалж үзэхлээр зэрэг. Тэгэхээр бидний өвдөц бол арай л жоохон өөр цар хүрээгээр харж боловсрал гэдгийг тодорхойлсон байгаа юм л да. За нэгдүгээрт нь тий. Хоёрдугаарт нь тэгвэл өнөөдөр 2011 онд ч санагдаж байна вэ. Боловсролын яамнаас надад нэг жижигхэн даалгавар өгөөд тэрний юу нөхөр зэрэг өнөөдөр тэгвэл Монгол улс 1-р ангиас эхлээд бэлтгэл ангиас эхлээд одоо бүрэн дүнд боловсролоо эзэмштэл хүүхдүүд ер нь хэр хэмжээний чадваруудыг эзэмшдэг юм бэ гэдгийг тоолж хоорондын заламж холбоог ингэж үзэх ийм судалгаа хийх надад боломж олгосон байхгүй юу. Тэгээ тэр судалгаагаар юу гарсан бэ гэхээр зэрэг өнөөдөр бэлтгэл ангиас эхлээд одоо бүрэн дүнд боловсролоо эзэмших хүртлээр нийтдээ 2950 орчим чадварыг энэ 10 орчим жилд эзэмшихээр ингэ төлөвлөд өгсөн байдаг юм манай Монгол улсын боловсрол. Тэгээ энэ бол одоо нөгөө түрүүний 10 хэдэн одоо 20-од судагдсан хичээлүүдээр дамжина гэсэн үг байна шүү дээ тий. За тэгээ ингээд бэлтгэл ангиас эхлээд энэ 3000-ын чадварыг одоо эзэмшүүлэх нэ багш нар өрх юмтай сургуулаар дамжуулаад. Гэтэл нөгөө 3000 чадвараа эзэмшсэн эсхийг нь одоо ингээд ямар нэгэн байдлаар үнэлээд явж байна. Тэгвэл тэр 3000 чадвар нь өнөөдөр яг тэр хүүхдийн амьдралд хэрэг болох чадвар юм уу? Гүй юм уу гэдгийг эргэж харах шаардлага гарч байгаа. Тийм ээ.
Монгол өвөө ухаанд нэг яаж үтсэн бэ гэхээр 3000 юм гэж тоолдоггүй. Монгол өвөө ухаанд бол 13 төвшөнд хуваахд үтсчихдээ. Хүний өөрийн ур чадварыг. Ур чадварын тийм. Ур чадварыг. Энэ урд үе гэдэг үгээр явждаг. Дөрөхгүй байна. Урхгүй гэдэг урд үе гэсэн үгээр явждаг. Тэгээ энэ урд үе бол 13 юм төвшний урд үетнүүдийг хүний хөгжлийн 13 төвшин гэж үзнэ. 13 төвшин гэж үзнэ. За энэ 13 төвшнөөс 5, 8 гэж хуваачих. Доотлын 5 төвшин болохоор зэрэг ур чадвар мөн үү мөн. Гэхдээ тэр ур чадвар нь дандаа муу муухай, буруу зүйлд хэрэглэгддэг юм ур чадвартнууд байдаг. Энийг нийлүүлээд булхаа нэр гэж ярьдаг. Булхаа нэр. Булхаа гэдэг үгийг хэлэнгүүт одоо манай сонсогч нар яаж байгаа да. Хааны тамган дээр булхаа гэж үг байдаг да манайхан тий. Их хааны тамган дээр булхаа гэж үг биш. Та тэрийг хазаачих. Тэгвэл сая 13 төвшний энэ боловсралтнуудыг доотлын 5 төвшин бол булхаа нар гэдэг байна шүү дээ. За тэгвэл дээдлийн 8 төвшин болохоор зэрэг Их Монгол улсын нөгөө сая хүрэхгүй иргэд энэ дээдлийн 8 төвшин рүү гарч ирч чадсан байдаг. Тийм байна. Их Монгол улсын иргэд энэ доотлын 5 төвшин рүү байдаггүйсэн байх нь шүү дээ. Булхаа болгоноор байхгүй байх нь шүү дээ. Энэ булхаа буулхаа хүмүүсийн яадаг булхаа шийдсэн байх нь энэ болохоор зэрэг тэр амьдралын нөө жаяг Монгол өвөө ухаанаараа эднийг дандаа засаад дээдлийн 8 төвшин рүү гаргаж иж чаддаг байсан. Тэгээ ийм ард түмний чи одоо бид нэр тухайн үед одоо боловсрал гэдэг юмгүй одоо иймгүй гэж одоо хэлж яагаад ч болохооргүй байхгүй. За доотлын 5 төвшнийг би сонирхуулаад хэлчихье те. Хамгийн ихнийх нь хүн гэж төвшин. Хүн энэ бүр хамгийн бүр хамгийн одоо мяа төвшин байх нь шүү дээ. Тийм үг хэрэгжилж те. Тэгээ дараа нь хиж гэж. Хиж. За дараагийнх нь одоо булхай. Тэгээд бовуулхай, булай гэж ийм 5 төвшин байна. За ингээд би энэ доотлын 5 төвшин бол ингээд өөрөөсөө ялгаатай л да. Тэгээ ямар юугаараа ялгарх вэ? Ерөнхий нэг шинжтэй. Тэр шинжийг л хэлчихье. Ямар шинжтэй вэ гэхээр зэрэг өөрөө амьд үлдэхийн тулд өөрөө тав тухтай байхын тулд өрөөл бусдаас юмыг дандаа булааж авдаг. Өөрөө тав тухтай амьдрахын тулд өрөөл бусдыг хөнөөдөг. Өөрөө хоолтой байхын тулд өөрийнхөө бүтээсэн зүйлийг бусдад ингэж яах юм бэ? Сольж өгж ингэж амьдарч амиа зогоодох хүмүүс энэ доотлын амин зулгаа яаж юм гэсэн үг шүү дээ тий. Хамгийн гол санаа нь юу нөхөр зэрэг муу юм хийдэг гэсэн үг. Тийм ээ. Өөрөө амьд үлдэхийн тулд, өөрөө амьдрахын тулд муу юм хийдэг. Удамшил буруу юм хийдэг. Тийм урд төвтнүүд байгаа байхгүй. Хүмүүс дотор өөрөө амьдрахын тулд, өөрийнхөө үр хүүхдийг сайн явуулахын тулд, өөрөө энд өнгөтэй амьдрахын тулд өрөөл бусдыг золиослждаг. Бусдын эрүүл мэндийг, бусдын яах нь тэр амьдралын тав тухайг, бусдад байгаа тэр эд хөрөнгө ийм юмсыг золиослж ингэж явж идэг нөхдөөдөө бол булхаа гэж. Тэгэхээр өнөөдөр нэгдсэн үндэсний байгууллагын тэр хүний хөгжилтэй холбоотой юм дээр энэ улс дэлхийн хөгжил болохоо ичлээ шүү гэдэг дээр яг л энийг л хэлж байгаа юм. Тийм ээ. Оршихугаас үүтгэхэд дээ штэ бид нар өнөөдөр тав тухтай амьдрахын тулд. Тийм учраас бидний хөгжил буруу болчлоо гэдгийг л нэгдсэн үндэсний байгууллага шууд тодорхойлж гаргаж ирчихэд тэгээд аян дэлхийг бид нар яаж зөв явах вэ гэдэг дээр эргүүл боловсруулаа эргэж харахгүй болохоо бичлээ. Тэгээ бус улс орнууд та нарт даваад ийм тал байх юм бол тэрийг хуваалцаач л гэж байгаа юм. Дээдлийн 8 төвшөнд гараа явахлаар зэрэг шал өөр юм яригддаг. Нэг номерт орчхуй яригдана, хоёрдугаарт нийтийн төлөө гэж юм яригдана. Тэ? За тэгээд хамгийн чухал энэ дээдлийн 8 төвшний одоо ерөнхий шинж нь юу гэхээр зэрэг энэ бид нэг орчхуйтай шүү. Нэг орчхуйгаа жам ёсны одоо энэ одоо хөгжил жам ёсны цикл ба шүү дээ тий. Энэ юмтай харшилдаж болохгүй шүү гэдэг л юм зарчим би баримталдаг. Тэгээ энэ хүмүүс чинь нөгөө өр зүрхэн гэж шал өөр төвшөнд гараа авчиж байгаа байхгүй. Бусдыг хайрладаг хайрна, бусдын төлөө гэдэг тэр чин сэтгэл нь шал өөр төвшөнд гараа авчиж байна гэсэн үг. Хүүхдийн одоо өв Монгол ухаанд суурьсан боловсролын арга зүг та одоо боловсролын арга зүг та боловсруулсан шүү дээ. Тэгэхээр одоо энийг одоо ингээд орчин цагт хэрэглэхэд одоо ямар хүүхдүүдийн сэтгүүд яаж нөлөөлөх вэ? За тэгэхээр зэрэг Монгол өв ухаан гэдэг тэгэхээр зэрэг манайхан ингэж хэлж байгаа хүмүүс байдаг. Энэ бол улирдсан, баларсан. Нүүдлийн соёл иргэншил гэдгийг, нүүдэлчд гэдгийг тодорхойлж байгаа тодорхойлт нь бүр шал өөр тодорхойлт явж идэг шүү дээ. Одоо та нар тийм сонсч ирсэн үгүй одоо манай үзэгчд одоо бас тийм үсэн бодно үстэй. Ямар нэгэн бэрхшээл тулгархлаар зэрэг түүнээс зугатаа явцдаг хүмүүсийг нүүдэлчд гэдгээ гэсэн бүр эсрэгээр бүр шал өөр тодорхойлтыг ингээд аваа явж байгаа эрдэмтчд, академичд ийм доктор профессор зөндөө байждаг. Нэг сонсож өссөх
энэ багшийнхын үгийг сонсож байгаа дараагийн үеийнхэн энэ бидний өвөг дээдсийн энэ өв ухаан дотор ямар ч юм байхгүй гэж ойлгоно шүү дээ. Тэндээс бид авчих юм байхгүй. Ирээдүгөө бид нэр өнгөрсөн баларсан энэ хөгжлийн хөвд одоо энэ буураа энэ феодлын нийгмийн үеийн юмар бид нар ирээдүйн энэ технологийн үеийг байгуулна гэж юу яриад байгаа юм бэ гэж ийм ойлголтыг авч байгаа байхгүй. Тэрнээс гарах шийдэл нь юу ах вэ? Тэгэхээр зэрэг тэрнээс гарах зүйл нь болохоор зэрэг Монгол өв ухааны нэмийг бид нар өөрснөө уншиж үзэх хэрэгтэй нэг хэлж байна. Тэгж би одоо өөрийнхөө уншсыг тайлбарлаж өгөх юм бол эрдэнэ өгш. Тэр өөрийнхөө нэг юм ярьж ял гэж ойлгох шүү дээ зайлуулах хэрэг тийм. Тэгээ тэгэхгүй тул хүн болгон өөрөө уурах тарихтаа өөрөө явт очиж өөрснөө Монгол өв ухааныг уншиж үзчих хэрэгтэй. Уншиж үзээд дотроос нь өөрийнхөө тархины чадвараараа ястаа сая эднэрийг ялгаж барьж авна. Та тэгэхээр зэрэг гарц гаргалгааны тухайд бол Монгол өв ухааны юмсыг зөв юм барьж авч унших хэрэгтэй байна. Буруу юмыг барьж аваад уншчих юм бол бүр буруу тийш яваад. Төөрч гэнэ шүү дээ. Өөр тийш яваад. Тэгэхээр зэрэг ядаж энэ дээр бид нар яах нь Монголын нууц товчоо судрын чуулган одоо сүүлд нь шаштрын чуулган гэдэг ахим орчуулсан 22 онд гаргасан тэрийг сүүлд одоо энэ Jig Compress гэдэг компаниас эрхлэн гаргасанда нууц товчооны тайлбар тойл гэдэг ийм сайхан судцаа нөө. За одоо дараа нь алтан товч байна. Алтан товчийг Монгол бичээр олдсон түүхийг сурвалжчууд дээ тий. За тэрнээс хойш боллоо зэрэг нууц товчооны нөгөө хятад нанхад бичгээр хятад ханзаар бичигдсэн яг жинхэнэ нөгөө хөрвүүлэгдээгүй ихээс нь гарч ирсэн судалгаануудыг унших хэрэгтэй. Хөрвүүлэгдээд хувирцнууд нь бол тэр чинь Монгол хятад хүний, Орос хүний энэ ухаан шингэсэн учраас Монголоос холдсон байгаад байгаа. Тэгээс бүр яг тэр нэг оргиор хувь нь бас байдаг байхгүй юу? Тэрэн дээрээс нь судалж гаргаж ирснийг нь бас уншиж явах хэрэгтэй гэж зөвлөхөр байна. За тэгээд Агдамбуугийн амар гэж хүний Монголын түүх гэдэг ном байна. 30 оны үед бичигдсэн санагдчих чинь тий. За гэх мэт тийм түүхэн зүйлүүдийг бас нэлээд сайн хараараа гэх тий. За энэ зүйлүүдийг харахаас гадна дахиад сүүлд энэ 1990 оны алдад тод болж гарч ирсэн Нүрзэд гэж хүний одоо ингэж Кирилл Монгол бичгээр булгасан юу байгаа. Алтан дээд үнний аялал гэж ном бий. Бас тэрний дахиад 2 дахь 3 дахь дэвтэр Алтан дээд гэрээ гэж бас бий. Эдгээр бүгдээрээ өвөг Монгол хэлээр буюу одоогоос нэг 1800 орчим жилийн өмнөх бидний нүүдэлчин өвөг дээдсийг ахалдаг байсан ах нар хоорондоо ярилцахтаа хуралдаагаа хийхдээ ойлголцдог байсан тийм хэл байгаа. За тэр хэллээ дээр ингэ бичигдсэн энэ эртний өвөг ийм их сурвалж үйж байна. Орчин цагт нөгөөдхийг буулгасан учраас их сурвалж гэж хүмүүс үзэхгүй байгаа хандлага байдгийг. Гэхдээ тэр хаанаас гарч ирсэн бэ гэхээс илүүгээр дотор нь юу вэ гэдгийг унших юм бол нэлээд тийм хүмүүст чиг өгнө. Тийм Алтан дээд гэрээний намчин болохоор тэгээд өв Монгол ухаан өв Монгол хэллэгэр ингээд нэг шүлгэлсэн байдлаар бичсэн байдаг шүү дээ. Яг тийм тэр нөгөө нэг монголчуудын нөгөө нэг нүүдлийн соёл иргэншил дотор ч нэг тийм ялгаатай чухал зүйл шүү дээ. Юу гэхээр зэрэг энэ олон зузаан цаас ном ботик хийчихэд тэрийг аваад нүүдлээ явж байгаа гэдэг чинь түүхтэй зүйл шүү дээ. Тэгэхээр амьдралын нэг антропологийнхоо нөхцөл байдлаас хамаарат амьдралын жаягийнхаа юунаас хамаарат номыг бүтээхдээ дандаа ухаанаас ухаанлуу гэж бүтээдэг. Тэгээд тэрэн дараагийн үед яа дамждаг вэ гэхлээр зэрэг хүүхдийг ном болгодог. Хүүхдэд одоо ингээл үлгэр туйл ярьж өгөөл те нөгөө зүр нардын юмсаа язгуурын энэ өв ухааных юмсаа ярьж өгөөл. Нөгөө өвлийн сайхан нөгөө одоо малчдсан чинь хамгийн завтай буюу хамгийн тааламжтай үлрэл нь өвлийн үлрэл байдаг шүү дээ. Эрт нар ордог, эрт нар адуу малаа хотолцоод тэгээд орой хүүхдүүдэд өстой жинхэнэ сургууль хичээлүүлж яхад юм уншиж өгч яхад хамгийн боломжтой хугацаа өвлийн үлрэл байдаг. Тэгэхээр тэр өвлийн үлрэлдээ сууж байгаа одоо хотныхоо хөвгийнхөө хотын хүүхдүүдийг суулгаж хагаад хамгийн ах сахалын хүмүүс нь бүгд яг нөгөөдгөө ярьж өгнө шүү дээ. Ингээд өмнө хүүхд байхдаа өмнөх үеэс авсан тэр ухааных нь дараагийнхаа үеийнхэндээ ингэж хилүүлээд тэгээ нэг хүүхдүүд чинь хамгийн хурднаар эндээ хадгалж авч үлддэг учраас ой тогтоол сайтай байдаг хүүхдүүд хүүхд насандаа тийм тэр үед нь яг ингээ юун ч эвдэрэг байхт нь ямар нэгэн шашин лүү ямар нэгэн үзэл суртал руу ямар нэгэн тим юм лүү те соёлын янз бүрийн өнгө хэлбэр хөнгөн юм руу автаагүй байх үед нь хүүхдийн тархинд ингээд хийгээд өгчдөг. Тэгэд нөгөө хүүхд чинь яах нь тэр хүүхд 70 жил амьдрал яхад тэр ном 70 жил өртөөлөгчж ш дараагийнхаа үе дээр. Тэгээ нөгөө хүн чинь 60 70 нас хүрээ дараагийнхаа үеийг цуглуулж байгаа л яг ингээд хэлж өгөөд ингээд яваад. Хүүхдийг ном болгож хэрэгэлдэг энэ ухаан чинь нүүдэлчдийн ухаан байхгүй. Тэгэхээр зэрэг энэ ухаан дотор тэгдэж ирсэн зүйл саяын яригдаад байгаа энэ зүйл хоёр хоорондоо их сайхан одоо мөргөн. Чин одоо тэр алтан дээд гэрээн дээр үнний аялал дотор юу гэдэг вэ гэхээр зэрэг хүүхдүүдийг монголчууд
гэлтгүүд аян дэлхийн ард түмэн зөв одоо оршиж амьдрахын тулд яг энэ нэг 950 ийм үзэл санааг одоо хүмүүс нэг өсөндө сургааш гэж юм шиг тийм зүйлийг дагаж мөрдөрөө гэдэг ингэж өгсөн байдаг. Тэгээ нөгөө 950-ыг ингээд судлаад харахлаа зэрэг бидний өвөг дээдсээс өнөөдөр ардын аман зохиолоор дамжиж ирсэн байгаа зүр цэцүү гэсэн байгаа байхгүй. А гэтэл тэр 950-ыг бидэнд л улбаалахаас өртөөлөхөөс сүүлд гараад ирсэн баахан ингээд зүр цэцүүгүүд байна л дээ сүүлийн үед одоо ингээд тийм. Тэгээ тэр чинь зүр цэцүү гэдэг нэг утга нь алдагдчихсан тэгсэн мөртлөө ийм хил зүгнүүд сүүлд орж иж холилдоод орчин үеийн зүр цэцүү ингээд бүр тийм нэг хямцаг шиг болж өрчээд байгаа юм билээ. Тэгвэл яг тэрний их болсон тэр мянгаад тэр зүр үг бол жинхэнэ тэн дотор Монгол үг хоног шингээсэн байгаа байхгүй. Тэгээ жишээ болоод нэг хэлэх юм бол нөгөө ходог ус биш гол горхины ихэнд тий яаж болохгүй. Сүйд усааж болдгоо. Булингартуулж болдгоо гэдэг. Энэ одоо чинь тэр чинь бүр эртний юм сургаал байж байгаа байхгүй. Яагаад вэ гэхээр зэрэг тэр уснаас ууж ундаалж амьдарж байгаа маш олон юу байгаа. Хүн байна. Мал байна. Амьтад байна. Ургамал байна. Энэ бүх зүйлийг бүгднийг яадаг байх юм. Амьдралыг нь сүйтгэждэг учраас нөгөө булаг шамд носон ширхэх юм бол тэгвэл тэгж болохгүй шүү гэдгийг л энэ олон нийтэд гим хор болдгийн шүү. А гэтэл нөгөө нэг түрүү ярьдаг бовлохын нар бол яадаг байх нь. Болохын нар бол энэ хотгийн усны ихэн дээр янз бүрийн хойлоод эсвэл тэр булгийн тархины чулуу хөдөлгөөд эсвэл тэнд булангартуудаа тэнд наалтмалт янз бүрийн ухаад урхаа ухаад тэр усны голдрол өөрчлөгдөхөд тэрнээс улбаасан тэр олон мянган хүний олон сая зүйл төрөл ургамлын олон зүйл төрөл амьтдын энэ таван хошуу малын амьдралд ингэж хорлонтой сүйтгэл болдгийн шүү гэдгийг ойлгохгүй ойлгосон ч гэсэн тэр ямар хамаатан бид нар өнөөдөр Монгол улсыг хөгжүүлэхэд ашиглах гэж байгаа юм чинь. Тэ? Энэ мөнгөгүй бол одоо боловсролч явахгүй шүү гэдээ одоо надад хэлнэ. Тэ? Тийм ярьж байгаа нэг буулхайн нар бол яадаг вэ? Тэрийг дагаж мөрдөөгүй учраас тэр олон зүйл амьтдыг хорлцдог байх амьдрал юм. Тэгээ ингэж хорлдгийн шүү гэдгийг бидний өвөг дээдс мэдчихээд тэрийг яг 950 мөлсөнд нь нэг нь болгож хэлж байгаа байхгүй шүү. Үзэл санаанд ингэж өгдөө шүү дээ. Усны ихийг ингэ шүү. Усны ихийг цэвэр тунгалгаар хадгална. Тэ нэр сүүлийн үед ингэ ажиглаад тахад тэр өөр зөөр цэцэн өгнүүдийн юг ингээд бид нар судалгаа хийж авч явахдаа үзэж чадвал нэлээд гажуудсан тийм зөөр цэцэг бас нэг тийм зөндөө байж байл шүү. За тэгэхээр зэрэг сая нь хэлж байгаа Монгол ухааны энэ явахлаа зэрэг хүүхдийг нэг боловсруулж байгаа, хүмүүжүүлж байгаа энэ зүйлд хэрэглэгддэг зүйлүүд нь бүр тэрнээс өмнө хүнээс ингээд дамжаад ирсэн байх юм шүү дээ. Тэгээ нөгөө бидний өвөг дээдсэг зүр цэцүүг хилдэг байсан баг эднэр баг байхад өвөө эмээ. Тэгээ тэр зүр зүгийн сонсоод өссөн хүмүүс нэрээ манай өвөө тэгж хилдэг байсан шүү дээ. Нэрээ манай эмээ тэгж хилдэг байсан шүү дээ. Тэр чинь нөгөө нэг энэ хүүхдүүдээ энэ амьдралынхаа жаягаараа сургаа явж исэн тэр нөгөө хэрэглэгдэхүүнүүд нь байгаа байхгүй. Сургалтын хэрэглэгдэхүүн гэдэг одоо ингээд ном ингээд байх юм бол тэ тэрнтэй адилхан нэг хэрэглэгдэхүүн тэр зүр цэцүү энэ зүйлүүд. Тэгвэл энэ бүх юмны их өөрөө тэр алтан дээд үнний аялгау алтан дээд гэрээ дотор байхдаг. А өнөөдөр манай эрдэмтэд яаж яах вэ гэхээр тэр алтан дээд үнний аялгау алтан дээд гэрээг хин зохиосон их сурвалж нь тодорхойгүйгээд шал хэрэггүй юмтай маргалдаад ингээд хайрын цагийг үрээд байгаа байхгүй юу. Гэтэл тэрний дотор нь юу вэ гэдэг рүү өнгөгийг харчих юм бол эрүүл ухаантай хүмүүс л тэнд нэлээд болоод харчихар боломж байх. За тэгэхээр зэрэг ийм их сурвалжуудыг бид нэр барьж явах юм бол хүүхдийн боловсрол хүмүүжил дээр шийдэл болж байгаа нэг том шийдэл болно гэж ингэж харж байгаа. За тэгээд одоо Монгол өвөө ухааныг боловсролыг хэрэгжүүлэхэд багш эцэг эхийн холбоо хамтын хариуцлага чухам ямар байх ёстой юм? Одоо бол дан ганц зарим нь бол сургуульд даатгаад орхичиж штэ тий. Та сая асуултын дотор чухал үг гараад ирлээ. Хамтаар хариуцах. Тий. Тэгэхээр энэ Монгол өвөө ухааны энэ ойлголтуудыг судлаад явж хахад их Монгол улсыг байгуулсан маш олон хүчин зүйлүүд байна. Гэхдээ тэрэн дээр мөрдөгдөжсэн нэг үндсэн зарчим байдаг. Хамтын хариуцлага. Тэр нь бол хамтын хариуцлага зарчим гэж. Хамтын хариуцлага гэдгийг за ингээд энгийнээр хэлчих юм бол за жишээ нь одоо энэ шилийн аягыг нэг хүн хариуцсан зөвхөн эрдэнэ энийг хариуцж явах юм бол энэ зөвхөн нэгэн үнэтэй л олдор байдаг. Нэгэн үнэтэй олдор шүү. А энэ үнийг одоо яах нь та битээр за ингээд эргэн тойронд байж байгаа хүмүүс ингээд бүгдээр ингээд 10 хүн нийлээд энийг хариуцах юм бол шилийн аяг таваарынхаа хувьд
Нөгөө шилийн аяг хэвэндээ мөртлөө 10 хүн илүү анхаарал хандуул энэ хагалчих вэ, цэвэрхэн байх вэ, энийг тийм тавьдгийг шүү. За энэ чинь ингэ шүү. Энийг ингэж болгоомжлоо шүү гэд ингээд 10 хүн анхаарал эхлэх зэрэг нь 10-ын үнэтэй эрдэнэ болж хувирдаг. Үн цэн өсгөн нь шүү дээ тийм. Ингэж үн цэнийг өсгдөг. Тэгвэл энэ шинэ шилийн аягийг хэдүүл яах нь 100 хүн хариуцаад ингэх юм бол 100-ын үнэтэй олж болж хувирдаг. Яг энэтэй адилхан хүүхдийг зөвхөн ээж нь зөвхөн аав нь ингээд хариуцаад байх юм бол тэр нэгэн үнэтэй олбор нэг гудамжнаас олсон олбор юм чинь зөвхөн олдвор л байдаг үстэй тий хэр өдрөөс олсонтой адилхан тийм нэгэн үнэтэй олдвор байдаг байхгүй. Тэгэнгүүт энийг яаж явах нь нөгөө хүүхдийг яах нь нөгөө хамаатан садан ураг төрлөөр бөөнөрө хариуцаад эхлэх юм бол энэ яах нь 10-ын үнэтэй эрдэнэ болж хувирдаг. Хажууд нь байж байгаа нөгөө хүүхд маань зөвхөн имээ хөрхийн хатан ганцаархан хариуцал байх юм бол нэгэн үнэтэй олц. Өөр хүмүүс тэр хүүхд үн цэнэгүй байдаг. Гэтэл хажууд нь байж байгаа энэ нөхрийг яах нь тэр овог отгийнх нь эсвэл тэр аймагийнх нь эсвэл сумынх нь бүгдээр хариуцахаар 10 үнэтэй эрдэнэ болоод адилхан байгаа хоёр хүүхд мөртлөө энэ нь илүү үнцэнтэй болоод илүү энэ боломж идлээд илүү энийг яваад гэдэг. Тэгэл энийг яах нь одоо бүр аймагаараа ингэж хариуцаад. Одоо 100 хүнийг хариуцаа тийм үү? За тэгэх юм бол энэ өөрөө 100-ийн үнэтэй олц өх болж хувирдаг. Тэгээ өнөөдөр Монгол улс нэг номерт юг тавьсан бэ гэхлээр хөгжил гэдэг юмыг тавингуудаа эд таваар амьгүй зүйлийг тал талаас нь хариуцаад. Тэгээ барилга байшинг тал талаас нь хариуцаал. Нөгөө машин унаага тал талаас нь хариуцаал. Нөгөө зам харгуугаа тал талаас нь хариуцаад тэднийг үн цэнтэй болгоод байгаа мөртлөө тийм түрүүний нөгөө миний хэлжсэн таны эрэл дээр хэлжсэн шиг тий хамгийн чухал одоо хүүхдээ үн цэнгүй болгочод байна шүү дээ. Яг үнэ. Тэгэхээр бидний ирээдүг авч явах Монгол улсын ирээдүг авч явах дэлхийд манлайлах Монгол өвөө ханаараа нөгөө манлайлах нөгөө эргүүнээ нөгөө иргэдээ бэлтгэхдээ тэднийг хамтаар хариуцаж чадахгүй болохоор зэрэг нөгөөдөлж үн цэнд орохгүй байдаг байхгүй. Тэгэхээр зэрэг энэ хамтаар хариуцна гэдэг зарчмыг л бидний өвөг дээдэс нөөнийхэн дээр хэрэгжилсэн учраас яаж тэр 950 мянган хүн амтаа нүүдэлчин Монгол овог аймгийнхан чинь дайны дэлхийг Евразийг иргэшээсэн ийм улс болдгийг цаад учир нь тэр хүмүүсээ хамтаар хариуцдаг үн цэнтэй болгож ирээд ямар ч газрын хүнээс илүү ур чадвартнууд болгочдөг тандаа. Илүү өр зүрх сэтгэлтнүүд болгоод, илүү урд үтнүүд болгоод, илүү ухаантнууд болгочдөг. Илүү стратегчд болгочдөг. Илүү оршууга хамгаалагч нар болгочдөг. Нийт хүн амна. Нийт хүн амаа. Тийм үн цэнтэй болчлоо шүү дээ. Нийтээр үн цэнтэй болчихо зэрэг түрүүний миний хэлдэг нь боловсролын 13 төвшин байжээ гэдгийг юм. Тэгвэл доотлын 5 төвшнөөс бүгдийн дээш нь гарчдаг гэсэн үг байхгүй. Хамтаар хариуцах тусам энэ дээшлийн 5 төвшин рүү гарч ирдэг. Тэгэхээр зэрэг өнөөдөр бид нар хүүхдүүдэд боловсролыг анхаарч байхдаа яах нь зөвхөн тэр хүүхдийн боловсрол тэрний ээж аавын эсвэл тэрний хүүхдэд ганц хичээл зааж байгаа багшийн юу биш байна шүү дээ тий. Тэгэхээр зэрэг эцэг эхийн энэ хамтын энэ хариуцах зүйл орж ирнэ. Зөвхөн ээж аав нь зөвхөн дангаар хариуцаад байх юм бол нэгэн үнэтэй л байна. Гэтэл тэр хүүхдийг хамаатан саданд бүгдээр хариуцах ч таахгүй та. Хамаатан саданд бөөнөрө хариуцаад эхлэх юм бол тэр хүүхэд хэрэг төвөгт оролцох байлаад эхэлнэ. Өнөөдөр нийгэмд ирэх муухай мархаа билээд эхэлнэ. Хүн шиг хүн болох нь шүү дээ. Хүн шиг хүн болно. Бусдын оронд өөрийгөө тавьж ойлгодог юм чин сэтгэлтнүүд, өр зүрхтнүүд болж хувирдаг. Тэгээд дахиад дээрэс нь олон хүн ингээд тэр хамцаар хариуцахлаа зэрэг олон хүнийг харж нөгөө хүүхд өсдөг байхгүй. Олон хүнийг харж өсөх тусмаа олон хүнээс үлгэрлэж ур чадвар эзэмшиж идэг. Ийм зүйл байж байгаа. Тэгэхээр зэрэг хамтын хариуцлага гэдэг зүйлийг таны сая асуусан асуулт эцэг эхчүүд нэг талаасаа нөгөө талаасаа сургууль боловсролын байгууллагууд цэцэрлэг тий. Нөгөө талаасаа тухайн одоо орон нутаг. Одоо та мэдчихэж байгаа хуучин засгийн үед гудамд хүүхдүүд явж байгаа хоорондоо маргалдах юм бол зодтолдох дэмгэх юм бол гудамжаар явж байгаа ямар танихгүй хүн байсан. Хөөе та нар яагаад хэний хүүхдүү? Яахлаар ингэдэг нь ээж аав нь яасан хүүхд яахлаар хүмүүжлгүй байдгийг ингээд хэллээ зэрэг энийг танихгүй хүүхдийг ингэж хамтаар хариуцж байгаасын илэрэл байгаа. Тэр чинь л одоо хамтын хариуцлага яваад байна шүү дээ. Хамтын хариуцлагын сүүл одоо тэгж явж шүү дээ. Тэгээ ардчлал гарснаас хойш хамтын хариуцлага алдагдсан байх гэсэн үг тийм. Тэгэхээр зэрэг хамтын хариуцлага гэдэг зүйл бол эргээд Монгол улсыг илүү хүчтэй болгоё, илүү хөгжилтэй болгоё. Одоо ингээд дэлхийн дараагийн том төв болгоё. Монгол улс дэлхийн дараагийн том төв болох боломжтой гэж би багш өнөө тогтоод харддаг. Судлаач өнөө тухайд. Тэр том төв болохын тулд бид нар Монгол улсынхаа 3 сая 500 мянган иргэдийг 3 сая 500 мянган хариуцдаг болох хэрэгтэй байна. Гэтэ энэ нэг тийм төвөгтэй сонсогдож байж магадгүй. Гэтэ энийг хэрэгжүүлэх бүрэн боломжтой. Тэгээ энэтэй холбоотой тэр хүнийг
арга зүгөө боловсруулах тий. Яаж одоо сурах уу гэдэг юмс бүгдээр яг хамтын хариуцлагаас улбалаад цаашаага өнөөдөр үнэхээр дэлхийд явчихна шүү дээ. Монгол боловсрол шүү гаргаж ирж тавих хэмжээний ийм боловсрол, ийм арга технологи Монгол өв ухаан дотор нугатаа байж байгаа. Маш гоё тий. Дөрвөн хектар маань бас хамтын хариуцлагын тухай сургалт явагддаг шүү дээ тий. За тэгэхээр миний одоо сүүлд асуух гэсэн асуулт ба саяны асуултанд ингээд оролцоод явчлаа. Тэгэхээр одоо дараачийн ярилцлагын сэдв нь ямар байвал болох вэ? Тэгэхээр зэрэг мэдээж бид нар өнөөдөр Монголын боловсрол ер нь ямар шуухан байгаад байна гэдэг дээр энэ ихний нэвтрүүлгээрээ ярьсан тий. Тэгээ саяхтар бол Монгол өв ухаантай холбоотой ийм нууцуд байгаад байна шүү, өв ухааны байна шүү гэдэг дээр хүмүүстэй нэг ихний дөнгөж нэг ихний ойлголтуудыг өглөө тий. Тэгэхээр зэрэг дараагийнх нь одоо нэвтрүүлэг юм уу яах юм бол тэгвэл энийг гардан хэрэгжүүлэх нөгөө багш нар энэ боловсрол. Тэгвэл тэр хүмүүсийг бид нэр яаж бэлдэх юм бэ? Тэр багшийг бэлддэг ямар өв ухааны шийдлүүд энэ Монгол энэ бидний үүсгэн дотор байгаа юм бэ гэдэг талаар бас хүмүүстэй бас хуваалцаж болохоор юм байна тий. Тэгэхээр чи манай дөрвмөр хөвтөн дээр бас нөгөө багшийг хувиргах гэж гоё сургалт явагддаг шүү дээ. Багшийг хувиргахч лаборатори сургалт гэдэг тий. Тийм тэгэхээр бол одоо маш их нөөц боломж байна. Тэр тал дээр бол би ингэж боддөг шүү дээ. Одоо залуухан одоо багш нар бол бас тий тэр нас хамааралгүйгээр тий тэр багшийг хувиргах сургалтанд бол сууж болдог тийм гоё давуу талтай шүү дээ тий. Би одоо багшийнхаа баг нэлээ Ахмад тий Ахмад гэхээс илүүгээр Ахмад гэхэл хүний ингэ ялгаад байгаа. Монгол өв ухаанаар бол туулалтай гэж ярьдаг. Одоо туулалтай хүн гэж ярьж. Маш гоё үг шүү дээ. Чинь амьдралаар туулсан байна. Ажиллаар туулсан байна. Үр хүүхэд гаргаж хүмүүжүүлж, бойжуулж нэг үг туулсан байна. Амьдрал оршихуй чи юм байдгийг шүү гэдэг мэдэрч туулсан байна шүү дээ, тий. Тийм учраас настай хүмүүсийг бид нэр энэ залуучуудад хэлэхдээ туулалтай хүмүүс гэж ярьж ивэл зөв юм байгаа шүү. Тийм туулал гэдэг. Тэрнээс биш Ахмад хүн, Ахмаг хүн гэхлээр зэрэг чинь тийм нэг насаар ингээд нэг тийм секс болгож хуваагаад байна шүү дээ. Энэ бол жоохон зохимжгүй зүйл. Хэрэв хүний эрх мэрх гэдэг юм цаашаа Монголоос авч явъя гэж бодож байгаа бол сайхан туулалтай гэдэг юм авч явах хэрэгтэй. Тэгээ одоо миний бодлоор хэрчэнтэй л одоо эд ингээд туулна ингээл бүр боловсарч ирж байгаа насны дээр л хүмүүс чинь тэтгэврт гарчиж шүү дээ. Тэгэхээр эднээс маш их суралцах юм байгаад идэг те. Тэгээд Ахмад наснууд нь ч гэсэн одоо за одоо ингээд бидний үе баг өнгөрчлөөдөө гэдэг ингээд хойшоо суугаад идэг бас тэгж болохгүй юм байна те. Хамгийн өндөр настай хүмүүс Японы Окаяма арал дээр амьдардаг хүмүүс байдаг. Тэр хүмүүсийн 4 хүн тутмын нэг нь 100-аас дээш насладаг. Тэгээд тэр хүмүүс нэгнийхээ одоо 60 насны төрсөн өдөрт нь ирэх ч юм уу те 70 насных ч юм уу 60 насных нь одоо чинь төрсөн өдөрт ирлээ гэж бодъё л да те. Тэгвэл 60 насны төрсөн өдрөө хийж байгаа эзэн тэгж асуудаг байна. Мэдээж урт наслахад олон юм хамаарна л да. Тэрний одоо нэг нь гэсэн үг. Тэр нь бол ингээ хүмүүсийг мотивацлж уршина гэж зорилготой болгож өгдөг нэг жижигхэн зүйлийг хэлэх гээд байна. Тэрний үхээр зэрэг за миний 60 насны төрсөн өдөрт ирсэн та бүхэнд их талархлаа. За одоо тэгээд миний 70 насны төрсөн өдөрт ирэхдээ дахиад яг юу бүтээчээд ирье гэж бодож байна. За тэрнээсээ хуваалццаагаараа гэж. За. Очоод ирсэн зочтой одоо яаж гэнэ үү? Ирсэн зочтой 10 жилийн дараа юу хийж бүтээсэн байх вэ гэдгийг одоо яаж гэнэ нөгөө хүмүүсээс хооронд нь ингээд бүлээх нэр штэ. За. Өөрөөр хэлбэл гэрийн даалгавартай болгож штэ. Тийм байна. Тэгж хүмүүсийн ингэж сэтгэл зүй ингэж өдөрдөж ингэж урт наслуулдаг. Тэ мэдээж тэрэн дээр сая энэ дээр хэлж чинь тэ ахын гээд яахгүй туулалтай хүмүүсээс бол дараагийн хийх юмны ухаан ундарч идэг. Яаж хийх үү гэдэг арга нь янз янзаараа байж байгаа учраас бидний юунаас харахад гээд өндөрлгөөс харахад гээд ярьдаг штэ тэрэн шиг тэ. Тийм туулалтай хүмүүсийн үг нэлээд сайн сонсож явах хэрэгтэй. Маш сонсож явах хэрэгтэй гэж миний тухайд бол боддгийн. Би өөрөө бас дөнгөж 30 нас шүргээл тэгэл байгууллага удирдаал захирал махирал болоод ингээд явж исэн. Тэгэхэд ингээд залуу хүн чинь залуучуудыг оруулж ирж их ажиллах гал нэг хэсэг ингээд нөгөө нэг нийгмийн одоо нэг юм хандлага байдаг шүү дээ тийм залуучууд дараагийн хүмүүсийг яхад шүү дээ. Залуучууд л одоо дараагийн ирээдүйг бүтээн гэл. Тэгээд байгууллага дээр ингээд нэг үтсэн ороод ирсэн чинь 60-аад хүмүүс 50-аад хүмүүс ингээд бүрдүүлээд ирсэн чинь дундаж нас масч одоо ингээд бүр 30-аас доош ингээд ороод ирчих واخ байгууллага ажилч тийм. Тэгсэн чинь ингээд байгууллага хөөсрөөд идэг. Байгууллага үйл ажиллагааг хөөсрөөд хитрхи ингээд оволцоод ерөөсөө ингээд болж өгдөг. Тэгээ би математик учраас тэрэн дээр чинь тооцож үзэж шүү дээ. За тэгэнгүүт нь яаж гинэ. За ёстой туулалтай гэдэг шиг. За 2 жилийн дараа 3 жилийн дараа тэтгэвртэй гарах гэж байгаа 3-4 хүн авч нөгөө ингээ хөөсрөлтэй гэж барьж ирсэн. Хөөсрөл чи эвгүй байхгүй. Хаач ч хагарчих юм бэл. Тэгж тийм арга хэрэгжилж ирсэн. Тэр сая санаанд орчлоо. Маш гоё арга гарчсан байна тийм. За тэгээд бидний одоо ярилцсан маань
энэ төрөд ингээд өндөрлөгт өгч जैन. Тэгээд миний одоо танаас асуугаагүй нэмж хэлэхээр юу вэ? За дайны дэлхийн энэ ард түмэн хүн төрөлхтний хөгжил бол одоо бидний олон үзэл санаатай, олон шашинтай, олон гарвал язгууртай ард түмэн бүгдээрээ өөрийн гэсэн үнэт зүйлтэй байдаг. Тэр үнэт зүйлүүд нь хоорондоо ялгаатай байдаг. Ялгаатай үнэт зүйлтэй хүмүүс хит тэр үнэт зүйл рүүгээ улаархлаараа зэрэг эргээд хоорондын дандаа зөрчил үүсгэж идэг. Иннээс болж энэ дайн тулаан, иннээс болж энэ дайны дэлхий эвгүй байдалд орж идэг. Цаад учир нь үзэл санаанаас байдаг л да. Тэгэхээр нэг үзэл санааг ингээд цааш нь ингээд аваад явж байгаа хүмүүс өөр хүмүүсийнхээ үзэл санааг үгүйсэх хандлагууд байдгаасаа гарч идэгээс гэсэн үг. Тэгэхээр зэрэг бидний өвгдөөс 13 дугаар зуунд яаж дайны дэлхийг ингэж амар амгалан болгох том юм үр дүн хүрчихсэн. Пакс Монголика гэдэг чинь Монголыг амар амгалан гэж тийм. Энийг яаж бүтээжсэн бэ гэхээр зэрэг тэр дайны дэлхийн хүмүүс нь өөр үзэл санаатай байж байгаад энээс болж дандаа зөрчил гардыг байна гэдгийг мэдчихээд тэгвэл энээс нь давсан ийм үзэл санаа дэвшүүлж ирсэн гэсэн үг. Тэр үзэл санаа нь болохоор зэрэг дайны дэлхийн амар амгалан. Бүгдээрээ амар амгалан амьдрмаар байна шүү дээ. Тэгэнгүүт тэнд байж байгаа нэг улс үндэстэн нэг хаан, нэг шаахан эсвэл нэг ван толгоолоод ард түмнээсээ татвар аваад тэгээд тэндээ боочлоод ингээд янз бүр болгоод феодалууд ингээд эцэс суучаад тэгээд тэд нар явуулж байгаа бодлого нь нөгөө ард түмнийхээ амьдралыг амар амгалан 50 болгож өгч чадахгүй ингээд ахаар зэрэг чинь тэнд ингээд ялзрал үүсэж байна дээ тий. Тэгмүү тэр ялзралыг нөгөө ард түмэн чинь өөрсдөө тэр ялзралаас чөлөөлөх хүссэн шүү дээ. Тэнгүү баймаар биш шүү дээ. Тэгмүү тэрэнд нь л ясан монголчууд яаж тэгвэл тэднийг амар амгалан болгох уу гэдэг шийдлийг нь л аваач санал болгож ирсэн гэсэн үг. Тэгээ шийдлийн санал болгох дээр зэрэг тэр ард түмнээс нь өөрснөөс нь санал болгосон хүнийг нь өдөртөгчээр нь тавиад хажууд нь Монгол нэг ноён ингээд хоёр хүмүүс өдөртуулаад тэгээд яг энэ дээрээ яаж нүүхүү буюу оршуутайгаа яаж зохистой амьдрах уу гэдэг тэр амьдралын жаягийг санал болгож энэ үлдээдэг байсан учраас энэ дая дэлхийд нөгөө олон амиа бодсондаг үзэл санаанаас давсан үзэл санааг нэгдсэн нэг тийм үзэл санааг санал болгодог байсан гэсэн үг. Яг тэрнтэй адилхан өнөөдөр энэ юуны төгсгөлд тэгвэл орчин цагт бид нар ямар юм нэгдсэн тийм үзэл санаатай байж болох вэ? Тэгвэл ямар үзэл санаа байж болох вэ гэдэг асуултаар дүүргий гэж бодож байна л дээ. Тэгэхээр зэрэг өнөөдөр хүн төрлөختөн техник технологи их өндөр хүчтэй хөгжиж байна. Асар хурдтай явж байна. Гэтэл өнөөдөр яг нь тэр техник технологийн хөгжил дэвшлийг удирддаг, чиглүүлдэг хүмүүсийнх нь ёс зүй ухамсарын хөгжил хонь үлдчихэж байгаа. Техник технологийн хөгжлөөс гүйцэхгүй хонь үлдчихэж байгаа гэсэн. Тэгэхээр зэрэг тэрнтэй холбоотой юм зүйлийг багш нэг ном болгож ингэж гаргасан. Нөхөн өртөөлөл 2051 гэдэг. Тэгвэл 2051 он хүртэл тэгвэл Монгол өв ухаан дээр ингэ нуугдсан байсан тэр одоо энэ дараагийн хөгжлийн шийдлийг тий өнөөдрийн тэгвэл яг энэ орчин цагийн техник технологийн хөгжил аж үйлдвэржилтийн яг энэ дайны дэлхийн энэ байгаль экологийн тэнцвэр алдагдж байгаа энэ үед бид нар тэгвэл энийг яаж хадгалж хамгаалж тэнцвэртэй цааш нь авч явах юм бэ гэдэг дээр санаа өгч байгаа гэсэн. Тэгээд нүүхэн өртөөлөлгээд бид нар чинь энэ нүүхүү гэдэг чинь тийм хүмүүсийн тэр ёс зүй ухамсар дараагийн шат руугаа гарч нээж хөгжиж байгааг нүүхүү гэж үздэг. Нүүхүү гэж үздэг. Нэрэг шийдэж. Нүүдэл гэх юм бол яг нь энд байгаа газараас энэ лүү ингээд бүрээс хэлж байгаа нүүдэл гэж хэлж байгаа. Нүүхүү гэдэг бол энэ ухамсар оюун санааны дараагийн шатны хөгжил гэсэн. Дараагийн шатны. Бидний өвгдөөц бол ингээд 1 2 3 4 ийм том ухамсарын ийм нүүдлийг сүүлийн 100 мянган жилийн дотор хийж ирсэн байдаг. Тэгэхдээ өнөөдөр бидний энэ ухамсар хаашаа явах гэдэг нь мэдгэтгэв. Одоо тал гэж хөлгийн ингээд гутлын мөрөөр ингэ харуулсан. Яг хаачих гэдэг нь мэдгэтгэв байгаад энэ өвгдийнхээ ухамсарын энэ шилжилтийг замын жоох алдчихад байгаа. Тэгвэл энэ зөрүүлээд ингээд өгсөн гэсэн. Гэтэ энэ дотор ямар нэгэн Монгол гэдэг тийм амбиц юм байхгүй. Энд бол хүн л хаана амьдарч байна тэрний зориулагдсан зүйлээ гэж ингэж ойлгож болж байна. Нүүхэн өртөөлөл гэсэн юм. 800-аар өртөөлж ирсэн ёс зүй ухамсарын алсын хараа гэдэг ийм зүйл байна. Тэгээ энэ нэг босгож ирсэн юм нь болохоор зэрэг 1215-аас 1226 он. Одоо 800 гаруй жилийн өмнө байна шүү дээ, тий. 800 гаруй жилийн өмнө бидний өвөг дээдсийн бүтээсэн 3 том юм тулгуур 3 онол дээр тулгуурж босгож ирсэн юм зүйл байна. За мэдээж энийгээ гаргаж ирэхэд бол орчин цагийн доктортой хөгжлийн нөгөө SDG-ийн тий 17 зорилт. За тэгээд Европыг хөгжүүлэх
2050 гэдэг стратеги, Апрак ТV-г хөгжүүлэх 2063 аженда гэх тийм энэ дэлхийн том стратегиудыг харж харьцуулж 112 хүн төрөлхтний дээр соёл иргэншилийг бүтээсэн энэ тогтолцоо системийг харьцуулан судалж гаргаж ирсэн юм ном байгаа. Тэгээд энэ дээр бас манай хүмүүс монголчууд маань яг бах англи хэл дээр болгоод одоо гал морин жилдээ дэлхийд дахинд санал болгохоор одоо гаргачихсан. Одоогор бол энийг Монголд ирэх зөвхөн монгол уншигчтай зориулаад гаргасан байгаа. Байгууллага удирддаг, стратеги боловсруулдаг, төлөвлөдөг ийм хүмүүсийн ширээн дээр байж ах номоо гэж зохиогч зүгээс ингэж харж байгаа. Маш гоё юм. За тэгэхээр ингээд өнөөдөр багштай бас нэлээдгүй зүйлийн талаар яриад маш гоё ингээд сонсоход аягүй гоё тийм амттай яриа байлаа. Сонсож байгаа хүмүүс маань ч гэсэн бас нэлээдгүй зүйлийг ойлгож авсан байх гэж бодож байна. Тэгэхээр одоо дараа дараачихаа ярилцлагад бас багшаага одоо завж хөлөнд гарвал ингээд надтай урьж миний урилгыг хүлээж аваад ярилцах байх гэж бодож байна. Тэгээ одоо өнөөдрийн энэ дугаар маань энд хүрээд өндөрлж байна. Тэгээ одоо багшийнхаа одоо цаашдын санд сэтж байгаа ажил үйлс нь дүүрэн сайхан бүтгэн ерөөлийг таньд төвшүүлье. За гэлаалаа. Тэгээд таны сая хэлсэн хамгийн сүүлийн үг монголчууд өндөрлөнө гэж ярьдаг тийм ямар л зүйл өндөрлж яана тийм бэлгэдлийг харж байна. Монгол үг хонд бол дандаа дүүрнэ гэж ярьдаг. Та сая дүүрнэ гэж ярьж штэ тийм. Альва зүйл дүүрдэг. За тэгээд үзэгчтэй тэгээд өөртөө байгаа энэ зүйлийг нэг юм үг гэдэг Монгол үг хоны үрд үргье гэж бодож байна. Альва зүйлийг засъя гэж бодож байгаа бол алдааг нь хэлэх биш дутууг нь дүүргэж хөгжүүлдэг шүү гэсэн Монгол үг хоны юм үг гэдэг. Тэгэхээр зэрэг үр хөвгтөдийн хаач тэр дандаа дутууг нь дүүргэж байгаараа. Дутууг нь дүүргэж. Дутууг нь дүүргэхийн тулд заавал ажиглана. Ажиглахгүй л эзэж хөвгтө хүмүүжүүлж чадахгүй. Зурж чадахгүй. За гэлээ. За баярлалаа танд. За тэгээд манай өнөөдрийн ярилцлага маань үгээр төгслөө. Биднийг одоо ингэж шимтэн сонссонд та бүхэнд баярлалаа. За